Монгол Улсын хэмжээнд хүүхд хамгааллын чиглэлээр 20 төр хамгаалах байр 15 нэгцгийн үйлчилгээний төв ажиллаж байна. За үүний нэг болох Чингэлтэй дүүргийн хүүхд хамгааллын байранд 2026 оны эхний 5 сарын байдлаар тэгээс 17 насны 52 хүүхэд ирсэн. За төр хамгаалах байранд ирж байгаа хүүхдүүд бие махбодын болон сэтгэл санаа үл хайхрах хүчирхийлэлд өртсөн байдаг. За гэвч төр хамгаалах байрны сэтгэл зүйч нийгмийн ажилтны оронтой хангалтгүй улмаас хүүхдүүдтэй тулж ажиллахад бэрхшээлтэй байдаг байна. За гэвч улсаас гаргаж байгаа санхүүжилт нь хаанаач хүрэлцдэггүй учраас ингэж ажиллахаас өөр сонголтгүйг ажилчид онцлоо. Энэ боловсон хүчний хувьд бол ер нь хэцүү. Ер нь одоо цалин мөнгө бага гэдэг ч юм уу тий энд ажиллах хүмүүс ер нь байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр манай нийгмийн салбарын яг энэ өнөөгийн нөхцөлд бол энэ хамгаалах байранд ажиллаад энэ хүүхдүүд дотор ингээд ажиллана гэдэг бол үнэхээр бидний хамгийн тулгамдж байгаа асуудал байгаа байхгүй юу? Бидний хүүхдүүд өнөөдөр одоо хүүхдүүдээ бид нар айлд орхиод ч юм уу тийм ээ ингээд өөрсөнд бие даалгаад ингээд ажиллаж байгаа. Энд ажиллаж байгаа. Тэгэхээр нөгөө ажиллаж байгаа боловсон хүчин цалин мөнгөнөөс болоод цалин багтаа учраас ерөөсөө л одоо боловсон хүчин ер нь байхгүй. Төр хамгаалах төвд ажиллаж байгаа ажилчид сардаа 1.3 сая төгрөгийн цалин гар дээр авдаг. Өөрийн хүүхдээ айлд орхиод 24 цаг өрөөлийн хүүхэд асарж байгаа тэдний хувьд авч байгаа цалин нь сарын хүнсний мөнгөндөө хүрэлцдэггүй. Шинэ ажилчид сарын хугацаанд ажиллаад цалин багч хийх ажил нь их байна гэх шалтгаанаар ажлаасаа гардаг байна. Цалингаа нэмүүлэх хүсэлт гаргадагч одоохондоо хангалттай төсөв байхгүй. Гэхдээ нэмнэ гэх үгэнд уягдаж үдих хүрчээ. Хэдийгээр эрх зүйн орчин ингээд дэд бүтцийг ингээд бий болгосон ч гэсэндээ энэ маань үр дүн өгөхгүй байгаа нь өнөөдөр хүүхдтэй холбоотой гарч байгаа статистик мэдээнээс бол харж байна. Өнөөдөр гэмтэргийн улмааснаас орж байгаа хүүхдийн тоо, зам тээврийн ослын улмааснаас орж байгаа хүүхдийн тоо. За хүчирхийллийн хохирчулж байгаа хүүхдийн тоо дээр ярих юм бол тогтмол ингээд өссөн юм үзүүлэлтэй байна. Одоо хүүхдийн чиглэлээр мэрэгсэн нийгмийн ажилтан сэтгэл зүйчтэй багш гэл энэ одоо хангалтгүй байгаа. Бол улс хүүхдүүдэд хамгаалж чадахгүй байна гэдэг ийм зүйлийг л бид нэр дүгнээд байгаа юм. Хүүхдийг хамгаалах нь зөвхөн гэр бүлийн бус насанд хүрсэн хүн бүхний үүрэг хариуцлага. Хүүхэд нас бол хамгийн эмзэг үе байдаг. Хүүхэд амархан гомдож, амархан шаргалдаг. Гэвч Монгол Улсын хувьд хүүхэд хамгааллын тогтолцоо нэр төдий хэрэгжиж байгаа юм. Үүн цагуужилтгүй улмаас хүүхэд хамгааллын төвд ирсэн хүүхдүүд хангалттай сэтгэл зүйн эмчилгээ авч чадахгүй нөхцөл байдал үүсэж байгааг харж байна. За энэ нь хүүхэд хамгаалуулах бус харин улам айх, ганцаардах мэдрэмж төрүүлдэг байна. Иймээс ирээдүйн хүүхдүүдээ анхаарч тэдний эрүүл орчинд эрүүл сэтгэл зүйтэй өсөх боломжийг нэн тэргүүн тавих шаардлагатай байна.